За сайн байцгаана уу. Өнөөдөр хүнд стресс өгөх хариу оруулалтын тухай ярилцъя. За ерөнхийдөө бол стресс гэж юу вэ? Яг хүнд стресс буюу гамшигын үед тохиолддог сэтгэл зүйн онцлог, гамшигт нэрвэгддэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тухай өнөөдөр ярилцсан. Стресс гэж юу вэ? За гадаад болон дотоод цочруулын нөлөөгөөр хүний бие махбод аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор өгч байгаа хариу оруулалтыг стресс гэнэ. Харин стресс дотор нь эерэг болон сөрөг гэж хувааж үздэг. Стресс болгон сөрөг байдаг гэсэн үг ш. За эерэг стресс дотор маань юу ордог вэ гэхээр баярлах, талархах, хайрлах, хүндлэгдэх ч гэдэг юм уу хүнд сайхан эерэг мэдрэмж төрүүлдэг стрессүүд ордог. Харин сөрөг стресс гэдэг нь болохоор хүнд тааламжгүй мэдрэмж үүсгдэг, уурлах, бухимдах, айх, ичих зэрэг ийм сөрөг стрессүүд ордог. За стресс үүсгэж байгаа хүчин зүйлийг стрессор гэж нэрлэж байгаа. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлийн хүчээр нь сул хүчтэй, дунд зэргийн хүчтэй, сүрүүл хүчтэй стрессор гэж хувааж үздэг. Сүрүүл хүчтэй гэдэг дотор маань гамшиг орж байгаа. За тэгвэл хэдий чиний хүчтэй стрессор нөлөөлнө төдий хэмжээний хүнд стресс эсрэг хариу урвал үзүүлдэг. За тэгвэл гамшиг гэдэг маань юу вэ гэхээр нэг зэрэг олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, үнэт зүйлсийн сүрүүлэх аюултай хүнд гар цохирлын нөлөөтөө ийм урдаас мэдэж таах боломжгүй цаг бусын аюулыг гамшиг гэж нэрлэж байгаа. Гамшигт өртсөн хүмүүсийг болохоор гамшигт нэрвдэгч гэж нэрлэдэг. Гамшиг гэдэг дотор маань юу ордог вэ гэвэл за гам байж болно, зуд, газар хөдлөлт, үер усны аюул, осол сүрэл, галтуулын дэлбэрэлт, атомын дэлбэрэлт ч юм уу, дайн байлдаан, галт өмөр зэргээр урьчилж мэдэх боломжгүй маш олон хүнийг зэрэг хамрах боломжтой ийм том хүчин зүйлүүд нөрдөг. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст тэгвэл сэтгэл зүйн хувьд ямар хариу урвалууд илэрдэг вэ? Эхлээд нөгөө тухайн гамшигыг хүлээж авч мэдрэн. Энэ үед болохоор яг хайртай хүмүүсээ, эсвэл ингээд үнэт зүйлсээ, эд хөрөнгөө, мал ахуйгаа алддаг. Энэ үедээ тэдгээр зүйлийг нүдэрээ харж мэдрэн. Энэний дараа сэтгэлийн шокт ордог. Яг тэр тухайн цаг үед болж байгаа үйл явдлыг харснараа, мэдэрснээрээ тухайн хүмүүс хүнд цочролд ордог. Энэ үед тэр газраас мэгдэн зүхтаж болно, маш ихээр айж болно, сандарч болно, зарим үед ухаан балартаж болдог. Зарим тохиолдолд хүмүүс маань яг тэр байсан газараа хөшиж зогсох хүртэл тийм хариу урвал илэрдэг. Энэний дараагийн үе шат буюу бухимдах үе шат илэрдэг. Энд нь болохоор тухайн хүмүүс маань уур бухимдал төрнө, бусдыг хин нэгнийг буруутгах, маш ихээр хилэгнэн, сэтгэл хөдлөлтөө хөтлөгдсөн тийм бодлогогүй үйлдэлүүдийг хийх магадлалтай ийм үе болдог. Энэний дараагаар дасан зохицолт хямарч эхэлдэг. Хүмүүс маань өөрийнхөө энэ стресст дасан зохицохын тулд бүх хүчээ дайчилдаг. Харин дайчилсараад хүч маань шахагдаад дасан зохицолт нь хямарч эхэлнэ. Ингэнгүүт сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, ичид зовох мэдрэмж, мөн төрх үйл өөрчлөгдөх ийм хариу урвалууд илэрдэг. За жишээ нь хэм бол одоо ингээд ган зуд болсны уршихаар маш их хэмжээний малаа алдлаа гэж бодоход тухайн хүн маань эхэндээ болвол тэр зүйлийг хараад тэмцэн, явандаа уурлан, бухимдна, магадгүй хин нэгнийг төр засгийг ар гэрийнхнийгээ ч юм уу эсвэл тухайн өвс тэжээлээ бэлдэж чадсангүй гэж өөрийгөө буруутгах юм хариу урвалууд илэрдэг. Энэний дараагаар дасан зохицолт хямраад бүр ингээд ажил төрлөө хийхээ болно, үлдсэн мал хуугаа харахаа болно, өөрийгөө арчилхаа болно, заримдаа архитан согтуурах иймэрхүү үйлдэлүүд илэрдэг. Ингээд энэ үеийг шатыг давсны дараагаар нөхөн сэргэх үе ирдэг. Энэ маань болохоор яг тухайн үсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд энэ маань бол яалтчгүй тохиолдсон зүйл юм байна. Энд одоо хин нэгэн буруутай биш юм байна гэдгийг ойлгодог. Энэний дараагаар энэ гамшигаас болоод би сэтгэлийн дарамт орсон байна. Тэгээд энэтэй холбоотойгоор за би ажил төрлөө алдчихэ ч юм уу эсвэл энэтэй холбоотой би арх ихээр уужээ энэ маань буруу ээжээ гэдгийг ойлгож эргэж нөгөө алдсан үйл ажиллагаагаа сэргээж эхэлдэг ийм үе шатыг дамждаг. За тэгвэл гамшигт өгөх сэтгэл зүйн хариу урвал нь хүн хүнд өөр байдаг. Хэдийгээр ингээд нэг хүчин зүйл болсон ч гэсэн хүн болгонд энэ маань өөрөөр илэрдэг. За жишээ нь одоо газар хөдлөлт боллоо гэхэд энд олон хүн өртнө. Гэтэл тэнд өртсөн хүмүүсийн зарим нэг нь
маш ихээр айдас мэдэрдэг. За зарим хүн болохоор сэтгэл санаа нь ихээр түгшдэг. Зарим хүнд маань болохоор сэтгэл гутрал илэрч болно. Гэтэл өөр нэг хүнд нь одоо ичиж зовох мэдрэмж төрж болно. Бусад бас зарим хүмүүст нь уур бухимдал төрөх тийм байдлаар илэрч болно. Тэгэхээр яг ингээд нэг ижил хүчин зүйлд, нэг ижил нөхцөлд байгаа ч гэсэн хувь хүн болгонд өөр хариу урвал илэрдэг ийм онцлогтой. За ерөнхийдөө бол гамшигт өгөх сэтгэл зүйн хариу урвалыг хугацаанаас нь хамаарат гамшигт стресст өгөх цочмог хариу урвал, за тэгээд гэмтлийн дараах стрессийн эмгэг, дасан зохицолтын хямралын хариу урвал гэж хувааж авч үздэг. Гамшигт өртгөд нэрвэгдэгчээс өгч байгаа хариу үйлдэлийг стресст өгөх цочмог хариу урвал гэнэ. Энэ нь болохоор хэдэн цаг өдрийн дотор үүсдэг ийм хариу урвал. Тэгэхээр ингээд хурдан хугацаанд үүсэж байгаа, илэрж байгаа энэ хариу урвалыг стресст өгөх цочмог хариу урвал гэж байгаа. Стресст өгөх цочмог хариу урвалын үед дийлэнхтэй ер нь бол 3 өөрчлөлтүүд илэрдэг. Нэгдүгээрт бол айдас илэрдэг. Энд нь маш их айн, үхтлээ айн, айдас, сандрал үүснэ. Зарим тохиолдолд олон хүмүүсийн дунд үүмээс хамуун үүсэх ийм байдал илэрдэг. Энэний бас нэг тохиолдол нь болохоор ухаан бүрэтэн балардах ийм байдал илэрдэг. Энэ үед яадаг вэ гэхээр зарим хүмүүс нь яг тухайн үеийн гамшиг болсон үйл явдлыг санахгүй байдаг. Заримдаа за том хэмжээний осол боллоо гэхэд тэр ослын яг үеэр тар тухайн цаг мөчид юу болсныг санахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр нөгөө орон зай болон цаг хугацааны баримжаа алдагдаад ойгүйдэл үүсдэг. За бас нөгөө 3 дахь өөрчлөлт нь гэх юм бол вегетатив мэдрэлийн хөөрөл буюу энэ маань биеийн талаас шинж тэмдгүүд илэрдэг. Энд нь зүрх хүчтэй цогцлон, амьсгал давчтан, хар хөлс цутган, айснаас болоод даралт ихсэн, заримдаа ухаан алдаж муужирж унах ч гэдэг юм уу, шээс түргэн хүрэх зэргээр ингээ биеийн талаас зөөрд илэрч эхэлдэг. За тэгвэл яг тэр айдсын хариу урвалын бас нэг онцлог нь хит хөдөлгөөнд хариу урвал, эсвэл хөдөлгөөнгүйт хариу урвал бас симпатик мэдрэлийн хөөрөл гэсэн юм байдлаар илэрж болдог. За одоо ингээд хит хөдөлгөөнд хариу урвалын үед болохоор яг тухайн байгаа газраас хаашаа ч хамаагүй мэгдэн зүхтдаг. Тэгэхээр нөгөө улам одоо аюултай газар руу зүхтах ч байт юм уу, гинтийн тийм аюултай үйлдэл хийх магадaltaй байдаг. Эсвэл нөгөө хөдөлгөөнгүйт хариу урвал илэрхээр яг тэр байгаа газараа зогсчдаг. Тэгээд дуу гарахаа байдаг. За одоо ингээд заримдаа бид нар кинон дээрээс харахаар ингээд ямар нэгэн байдлаар аюул осол болж байгаа тухайн өмнө хөдлөхгүй яг тэр газараа зогсоод идэг ийм үйлдэлүүдийг харж ийсэн. Тэгэхээр энэ маань айдсын хариу урвалын нэг хэлбэр нь байх нь. Тэгэхээр энэ маань бас ингээд хүмүүс тохиолдож болно. За хэрвээ одоо ингээд симпатик мэдрэлийн хөөрөл илэрх юм бол өмнө ярьжсанаар зүрхний цохилдоо олшин, амьсгал давхцсан, арьс, огцон улаан, цайн, хөлрөн, заримдаа өөрийн мэдлгүй өмдөндөө баах, шээх ийм тохиолдол илэрж болно. Шээс маш түргэн хүрэх ийм шинжүүд илэрдэг байна. За тэгвэл яг ингээд бие махбодын талаас бас илэрж байгаа хариу урвал байдаг. Энд нь болохоор яг тухайн нөгөө цочмог үед тэр гамшиг болж байгаа цаг хугацаанд юу болдог вэ гэх юм бол за тухайн гамшигт нэрвэгдсэн хүн маань нүдээ өргөнөөр нээн, айсан харцтай болно, хөмсгөн босно. За өсөн өрвэнж гэдэг юм уу, ийм байдлаар ингээд маш ихээр айсан тийм төрх үйл харагддаг. Энэний дараа хөдөлгөөн хөшж болно, хүүтэн хөлс гарна, бүх биеийн салгалж чичрэн, ухаан алдаж болно, зарим тохиолдолд таталт үүсэх хүртэл тийм шинжүүд бас илэрдэг. Амьсгалын эргэтэн системийн талаас гэвэл амьсгал тасалдаж болно, амьсгал зогсно, заримдаа амьсгал бачуураад энэтэй холбоотойгоор амьсгалын дутагдалд орох тийм шинж илэрнэ, хамар сарталцсан, ханиалган, бөөлж цутгах ийм шинжүүд илэрж болох байна. Зарим үед их айснаас болоод хүмүүсийн дуу гарахаа болчдөг. Ам нь хөдлөөд байдаг мөртлөө дуу гардггүй. Тэгэхээр энэ маань бас яг айдсын үед илэрж байгаа бие махбодын талаас илэрж байгаа тийм шинж тэмдэг нь байна. Урал залгих хөдөлгөөн хийдэг. Тэгсэн мөртлөө дуу гарахгүй байх тохиолдол ирж болно. За ингээд байгаа газраасаа зүхтаж болно. Эсвэл тэр газараа хөшөөд яг зогсчихж болно. За тэгвэл одоо ингээд цочмог хариу урвал явагдаад зарим хүмүүс маань энэдээ дасан зогцдог. Гэтэл энэ маань ингээд хэсэг хугацааны турш үргэлжлэх юм бол гэмтлийн дараах стрессийн хариу урвал болж энэ маань хуурж байгаа. За тэгэхээр эхлээд нөгөө тэр гамшиг болоод өнгөрцсөний дараа энэ гэмтлийн дараах стрессийн хариу урвал маань илэрдэг. Тэгэхээр өмнө нь яг тухайн цаг үед гамшиг болж явах үед, осол гэмтэл болж явах үед мэдэрсэн, тэр үед харсан үйл явдлын тухай дурсамжууд нь оюун санаанд нь хар аяндаа дахин ингээ орж ирээд байдаг.
За тэгэнгүүт ингээд тэр тухай бодлууд өөрийн мэдлгүй ороод ирэнгүүт тухайн хүний сэтгэлэн зовн, түгшин ийм мэдрэмжүүд үүсдэг. Энийг болохоор гэмтлийн дараах стрессийн хариу урвал гэдэг. Энэ гамшиг буюу тухайн зүйл үйл явдал болж өнгөрснөөс хойш хэдэн хоног болон сарын дараа үүсч болдог. За зарим тохиолдолд одоо хүчирхийлэлд өртсөн, эсвэл ямар нэгэн байдлаар барьцаалагдсан, дайн байлдаан босон ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлд орсны дараагаар гэмтлийн дараах стрессийн хариу урвал маш түгээмэл илэрдэг. Тэгэхээр тухайн үйл явдал болоод өнгөрсөн ч гэсэн тухайн хүнд маань яг тэр цаг үед болж исэн, тэр цаг үед мэдэрж исэн мэдрэмжүүд эргэж орж ирээд үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн тавгүй байдлууд үүсдэг. За энэ маань болохоор яг тухайн гамшиг болсноос хойш 6 сарын дотор үүссэн байх юм бол гэмтлийн дараах стрессийн хариу урвал гэж нэрлэдэг байна. За тэгвэл гэмтлийн дараах стрессийн хариу урвалын үед яг юу илэрч болдог вэ гэхээр тухайн хүчин зүйл маань нөлөөлөөд энэний дараагаар гамшигт өртсөн тухайн осол гэмтэл хүнд стресст өртсөн үеийнх нь үйл явдлууд байн хар аяндаа бодогдно. Энэний дараа хар дарж зүудэлж болно, цочимтгоо болж болно, нойрондоо муудаж болно, нойр хямарж болно. Зарим үед хүмүүс унтахаас айх тийм байдлууд илэрдэг. Зүрх дийлсэх, амьсгал давчдах, хөлрөх, толгоо өвдөх, салгалж чичрэх. За тэгээ анхаарал төвлөрч чадахгүй байх, сэтгэл санаа байнга түгшүүрлэж зових, айц түгшүүр, уур бухимдал төрөх, бас тухайн үйл явдлыг ч юм уу хин нэгнийг үзэн ядах тийм үзэн ядал мэдэрч болдог. Энэний дараагаа бас зарим хүмүүс маань нийгэмдээ болон орчиндөө ямар нэгэн үйл ажиллагаанд идэвхгүй болдог. За тэгээд хин нэгэн хүнтэй тийм халуун дотн харилцаа үүсгэх боломжгүй бол хүүтэй хөндий харилцаатай болж болно. Аливаа үйл явдалд хайхрамжгүй хандах ийм байдал бас тухайн хүний сэтгэл зүйн онцлогтоос хамаарч илэрч болно. Мөн аливаа зүйлээс баяр баясгал авах, өмнө нь өөрт нь баяр жаргал төрүүлдэг байсан зүйлийг тэгээд баяр жаргалтайгаар мэдрэхээ болох ийм тохиолдлууд бас илэрдэг. Хэрвээ одоо ингээд гамшигын дараа удаан хугацаагаар сэтгэл зүйн хямрал маань үргэлжлэх юм бол дасан зохицолтын хариу урвал гэж үсдэг. Энэ маань болохоор урьд өмнө сэтгцийн өвчнөр өвдөж байгаагүй одоо эрүүл хүн маань ямар нэгэн стресст өгөх зүйлийн стрессийн дараа стресст өгөх цочмог хариу урвал илүү удаан хугацаагаар үргэлжлээд хадгалагдаад тэгээд тухайн хүний дасан зохицолтод нь нөлөөлөхийг дасан зохицолтын хямрал гэж байгаа. Тэгэхээр одоо эрүүл хүн гэдэг маань тухайн нийгэмдээ орчиндөө дасан зохицоод тэр нөхцөл байдлыг дасан зохицож уян хатан ингэж амьдрах, ажиллах боломжтой байдаг. Гэтэл ингээ гамшиг ч юм уу том стресс болсны дараагаар тэр дасан зохицолт нь алдагдахыг дасан зохицолтын хариу урвал гэдэг байгаа. Тэгэхээр энэ маань бас ингээд гамшиг юм уу хүнд стресст өртсөн хүмүүст маш түгээмэл тохиолддог. За дасан зохицолтын хариу урвалд ерөнхийдөө ингээд хит хитэн төрлийн хариу урвалууд илэрч болдог. Сэтгэл гутрах төр зургийн хариу урвал илэрч болно. Энэ нь бол хугацааны хувьд харьцангуй богинохон. За тэгээ ерөнхийдөө бол сэтгэл гутрах, юмд идэх сонирхолгүй болох, нойронд муудах, орчиндөө болон хүнтэй харилцаа үүсгэх нь багасах зэрэг ийм байдлаар илэрч болдог. За дараа нь ингээд энэ байдал нь хэрэг хугацаа нь уртаар үргэлжлэх юм бол сэтгэл гутрах ужиг хариу урвал болж илэрдэг. Сэтгэл гутрал гэдэг маань ерөнхийдөө бол бас цаашаага гүнзгийрх юм бол маш аюултай байдаг учраас ерөнхийдөө энийг бас анхаарахгүй орхиж болохгүй. Ялангуяа гамшигт өртсөн хүмүүсийн эргэн тойронд байгаа хүмүүс гэр бүлийнх нь тухайн хүнийг нэлээд сайн анхаарч халамжлалт тавьж авахгүй бол яг тухайн хүн маань өөртөө болж байгаа мэдрэмж яг тэр цаг үед үүссэн зүйлээ илэрхийлж хэлэхгүй байхаар энэ маань явандаа илүү их аюултай үр дагавар авчрах магадaltaй байдаг. За жишээлх юм бол одоо ямар нэгэн сэтгэл цочрох таагүй хүчин зүйл боллоо гэхэд хин нэгэн хүн одоо тэнд уйлж ойрлоод зарим хүмүүс ингээ муужирж унжээдэг. Гэтэл эргэн тойронд байгаа хүмүүс нь тэр хүн илүү их анхаарлаа хандуулаад авах магадлал ихтэй байдаг. Гэтэл нөгөө талаас нэг хүн маань таг дуугүй ямар нэгэн хариу урвал үзүүлэхгүй юу ч болоогүй юм шиг уйлахчгүй, орилгочгүй эсвэл хин нэгэнтэй ярихчгүй ингээ таг дуугүй байдаг. Эсвэргээрээ хүмүүс маань тэр хүнийг тоохгүй орхичдаг. Гэтэл тэр хүн маань сэтгэл зүйн маш хүнд хариу урвал өгж байгаа. Тэрийг гадагш нь илэрхийлэхгүй байгаа учраас тэр нөгөө гадагш нь илэрхийлээд байгаа хүнээс илүү аюултай байдалд орох магадлалтай байдаг. Энэ нь эргээд өөртөө болон нийгэмд бусдад аюултай үйлдэл хийх магадлал өндөртэй байдаг учраас ямар нэгэн байдлаар стресст өртсөний дараа дууга хураасан эсвэл ингээд хүмүүсээс зай бариад зожиг байгаад байгаа хүндээ илүү их анхаарал хандуулах шаардлагатай. За зарим тохиолдолд сэтгэл гутрал, түгшилт хоёр маань хосолж илэрч болдог. За сэтгэл хөдлөлийн бас бусад
хямралууд давамгаалсан хариу урвалууд илэрч болно. Жишээ нь хэм бол одоо ядарч сулдах байдал давамгаалсан тийм хариу урвал илэрч болно. За төрх үеийн хямрал давамгаалсан хариу урвал илэрч болно. Энэ маань болохоор ихэвчлэн одоо төрх үйл гэдэг маань тухайн хүний зан үйл нь өөрчлөгдөхийг хэлээд байгаа. За зарим тохиолдолд хүмүүс маань ямар нэгэн таагүй хүчин зүйл болсны дараа ажилласаа гарах, сургуулаасаа гарах, эсвэл хорт зуршил, мансууруулах бодис хэрэглэгч байт юм уу? Иймэрхүү байдлаар хариу урвал үзүүлдэг. Тэгэхээр энэ маань төрх үйл хямарж байгаа тийм хариу урвал гэсэн үг. За сэтгэл хөдлөлийн болон төрх үеийн хямрал хосолсон хариу урвал гэдэг. Энэ маань тэгэхээр одоо сэтгэл санаа гутраад тэрнтэйгээ холбоотойгоор арай ихээр хэрэглэгч гэдэг юм уу иймэрхүү байдлаар илрэх боломжтой байдаг. За бусад өвөрмөц шинж тэмдэг давамгаалсан хариу урвал гэдэг. Энэ маань болохоор бас неврозын төрлийн бусад шинжүүдээс илрэх боломжтой. За ямар нэгэн байдлаар олон хүнийг хамарсан ийм хүнд зүйл боллоо гэхэд үзүүлэх тусламж үйлчилгээ маань анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээтэй ингээ хосолж явагдах шаардлагатай байдаг. Мэдээж ингээд тухайн хүмүүст биеийн болон осол гэмтлээс үүдэлтэй шарах гэмтлүүд байх юм бол анхан шатны тусламжаа үзүүлнэ. Энэтэй зэрэгцээд бас сэтгэл зүйн тусламжаа үзүүлж авахгүй бол зарим нэг хүмүүс маань айдсаас болоод мэгдэн зүхтдаг гэж түрүүн өмнө нь хэлжсэн. Тэгэхээр тэр хүн магадгүй илүү аюултай орчин руу явчих магадaltaй учраас тэр хүмүүс бас анхаарал хандуулах шаардлагатай болно. За нөгөө талаас зарим хүмүүс маань яг тухайн цаг үед ухаан нь балартаад яг болж байгаа үйл явдлыг мэдчих ухаарч чаддаггүй учраас тэр хүмүүст ч гэсэн бас тусламж үзүүлэх шаардлагатай болж байна. Тэгэхээр ямар нэгэн тийм том олон хүнийг хамарсан хүчин зүйл гамшиг осол гэмтэл болох юм бол зайлшгүй сэтгэл зүйн тусламж үйлчилгээг давхар үзүүлж авах шаардлагатай. За сэтгэл зүйн тусламж үйлчилгээ маань ерөнхийдөө бол яг гол чиглэлүүд нь юу гэхээр тухайн хүнийг тэр үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөд нь туслах. Тэгэхээр энэ ямар нэгэн осол гэмтэл ган зуудж байт юм уу юм байгалийн гамшиг боллоо гэхэд тэр нь ингээд тухайн хүнээс хамааралгүй энэ бол хин нэгний ямар нэгэн нөлөөгүйгээр өөрчлөн сэргийлэх боломжгүйгээр гинтийн хугацаанд үүсэж байгаа учраас энэ бол ийм нөхцөл байдал үүсгэхэд хин нэгний буруу биш юм аа. Энэ маань бол зайлшгүй үүсэх магадaltaй юм хүчин зүйл юм аа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал байдаг. Тэгээд тухайн тэр стресст хүчин зүйлийг хүн маань хүлээн зөвшөөрснөөр стрессийн эсрэг үзүүлэх хариу урвалууд маань харьцангуй ингээд хугацааны хувьд богиносж ирнэ. За тэгээд стресс тайлах аргуудаас хэрэглэнэ. Тэгэхээр богино хугацааны үр дүн өгдөг аргуудаас хэрэгжилж болно. Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ ярилцах, яг тухайн үед яг ямар мэдрэмж төрсөн, тэр үед хэрэг айд сандарсан ч гэдэм үү энэ тухайга хүмүүст илэрхийлж ярих юм бол тухайн хүний стресс маань бас тайлагдана. За тэгээд стресс тайлах, тайвшруулах аргуудаас хэрэгжилж болно. Энэний дараа яг өөртөө үүсэж байгаа шинжүүдийг таньж мэднэ. Тэгэхээр одоо хүмүүс маань зүрх дэлсэдэн, толгой өвдөөдөө ингээд биеийнхаа талаас илэрж байгаа зовёртой илүү их анхаарат байдаг. Гэтэл энэ маань яг үндсэн шалтгаан нь бол тэр стресст үүсгэсэн хариу урвалаа гэдгийг таньж мэдэх шаардлагатай болж байна. Тэгэхээр зүрхний бие даасан ямар нэг өвчин биш, ямар нэгэн байдлаар биеийн талын энэ маань эмгэг биш юм аа. Миний сэтгэл зүйтэй холбоотой ялангуяа тэр тухайн стресст өгж байгаа хариу урвал буюу одоо айдас төвшүүрч байт юм уу сэтгэл гутралтай холбоотой үүсэж байгаа ийм шинж юм а гэдгийг ойлгож мэдэх нь чухал. За тэгээд энэтэй холбоотой буруу ойлголтуудыг бас засахад туслах хэрэгтэй. Тэгэхээр зүрх дэлсэнгүүд хамаас одоо би зүрхний өвчтөй болчлоо, зүрх маань хаагдчих үедээ, зүрхний шигдээс болчих үедээ ч гэдэм үү ингээд өөрийнхөө илэрж байгаа зовёрыг буруу таньж мэдээд буруу ойлгосонтой холбоотой өөртнийхөө сэтгэл санааны байдлыг улам их хямргадаг. Тэгэхээр энэ маань зүрхний бие даасан өвчин биш учраас сэтгэл зүйн байдалтай холбоотой болохоор сэтгэл тайвшруулах, амьсгалын дасгалч байт юм уу өөр тайвшруулах аргуудыг хэрэглэснээр танд үүсэж байгаа зовёр арилна гэдгийг ойлгуулж өгөх нь их чухал юм аамаа. За тэгээд өөр нэг арга нь гэвэл анхаарлыг өөр объект руу хандуулах гэж байдаг. Энэ маань яг тухайн стресст үүсгэж байгаа хүчин зүйлээс анхаарлыг өөр тийш нь хандуулдаг. Тэгэхээр жишээ нь урлаг эмчилгээ, хөгжим эмчилгээ, ном эмчилгээ, тайвшруулах эмчилгээ, зарим үед хөдөлмөр эмчилгээ маань их үр дүнтэй байдаг. Ингэснээр нөгөө яг тухайн стресс хүчин зүйлийг анхаарлыг хандуулж түр зуур мартуулах юм зорилготой. За стресс тайлах энгийн аргуудаас за эхлээд мэдрэмжээ илэрхийлэх гэдэг энэ маань хамгийн энгийн мөртлөө маш үр дүнтэй арга байдаг. Тэгэхээр яг тухайн цаг мөчид өөрт төрж байгаа мэдрэмжээ бусдад илэрхийлж ярих, өөрийнхөө ойр дотны хүмүүстэй хуваалцах нь их чухал. Ингэснээр тухайн хүний стресс тайлагдахад маш ихээр нөлөө үзүүлдэг.
За дараагийн арга нь гэх юм бол тэмдэглэл хөтлөх байдаг. Энэ маань хин нэгэн хүнд ярих боломжгүй ч юм уу, зарим тохиолдолд хүнтэй ярихад хэцүү санагдаж байгаа үед тэмдэглэл хөтлөж болдог. За өдрийн тэмдэглэл хөтлөж болно, захидал хэлбэрээр бас бичиж болно. Яг тухайн цаг мөчид өөрт төрж байгаа тэр таагүй сөрөг сэтгэл хөдлөлүүдийг тэмдэглэл хөтснөөр бас гадагш нь илэрхийлэх боломжтой. Энэний дараагаар өөрийгөө ятгах аргыг бас хэрэгжилж болдог. Энэ маань болохоор өөртөө эерэг командыг өгч ятгаж өөрийнхөө стрессийг тайлж гин гэсэн үг. За тэгээд бас нэг үр дүнтэй арга маань бол амьсгалын дасгал хийх байдаг. Тайвшруулах амьсгалын дасгалыг хийснээр зөв хийх юм бол стресс тайлагддаг. Тэгэхээр ингээд стресс тайлах энгийн аргуудыг ер нь хүн болгон мэдээд хэрэгжилж занших юм бол тухайн стрессийг улам цааш нь лавшруулахгүйгээр, хуримтлуулахгүйгээр ингээд цаг тухайн мөчтөд нь зөвөр гаргачвал стресс өртөх магадлал нь багасна. За тэгэхээр тайвшруулах амьсгалын дасгал буюу энэ маань стресс тайлах бас ингээ хамгийн чухал дасгал байдаг. Хүмүүс бол амьсгалын дасгал хий, за сайхан гүнзгий амьсгал авч гэдэг юм уу, энэ тухай маш олон сонсч ирсэн гэсэн мөртлөө яг өөрөө хэрэгжүүлж зөвөр хийж үзсэн хүн нь ховор байдаг. Тэгэхээр энэ амьсгалын дасгал хийх үедээ ерөнхийдөө бол тайвшруулах, булчин суулгах зорилгоор амьсгалын дасгалыг хийж байгаа. Амьсгалын дасгалаа хамгийн энгийнээр ойлгомжтой байх зорилгоор нь 3-3-3 гэсэн схемээр хийж байгаа. За тэгэхээр энэ маань 3 секундын турш амьсгалаа гүнзгий аавна. Яг энэ үед хөвлийн хэсгээрээ уршаа төмбиж өгдөг. За тэгээ 3 секундын турш амьсгалаа төгчнө. Энэний дараагаар 3 секундын турш амьсгалаа аажим үлээж гаргадаг. Тэгэхээр яг ингээд амьсгал гаргах үед хөвлийн маань хоошоо татагдчих хэвээр. Стресс өртснөөс болоод хүмүүс маань маш өнгөц олон удаа амьсгалах тохиолдол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хөвлийн оролцохгүй чэжээр амьсгалаад байдаг. Тэгэхээр хөвлийгээ оролцуулаад уушгаа бүрэн тэлээд гүнзгий амьсгал аваад амьсгалын дасгалыг зөв хийж чадах юм бол стресс маань маш үр дүнтэйгээр тайлагддаг. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.